Өмнөд дугаар дээр чи хоёулаа амар тий хоёр их нэртэй болох уугүй ихнэр хүүхдээ асуудал амар яриадсэн чинь гэрдэг мэржгээ ерөөсөө яриаггүй юм лээ. Шууд ингээд нөгөө хүмүүсийг суулгаал гэрэлж амжаагүй 2 3 их нэртэй болгоод тавьсан юм лээ. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараараа хоёулаа гэрлэх хуримлах тэр бэргүү гэсний талаар яриул ямар вэ? Аа. Тэгээд ер нь октод талаар ерөөс дурдаг үлээ тийм. Тэмүүжин хин хоёрыг бүртээ хоёрыг хальт дуртаалan мөрцөн юм тий. Ер нь бол нэг юм хальтал нэг өргөн талбах ёс мас гэх нэг тийм юм ярьчихэд тодорхой бол яриаггүй шууд гэр бүлийнхаа сэдв. Аа. За тэгвэл хоёулаа амьдлээс нөгөө бэр гоох өргөн талбах гэдэг юм уу эднэрийнхээ суур үндэслэг нь орё л да тий. За. Ер нь бол яг нөгөө монголчуудын зүсэг бишрэл итгэл үнэмшилтэй бас холбоотой асуудлууд байгаа даахгүй. Тэгэхээр нөгөө жишээлбэл бэр гоох гэдэг ёс бол ерөөсөө Монголоос өөрөөсөө байхгүй. Юу нь бол одоо Европ руу ч гэдэг юм уу, орон руу ч гэдэг юм уу ерөөсөө ингээ хайхаар за хуримлах ёс гэж бол байна. Юу яах цүү тавих ёс гэж бол байна. Гэхдээ тэр нь бол хаалттай хүрээнд гэдэг шиг хүн язгууртан тодорхой стейцүүдийн хүрээнд бол байна. Их мөнгө төгрөг дээр хэмтэлтэй хүмүүсээ тэ. Энгийн ард иргэдүүд бол байхгүй. Тэгэхэд монголчуудын хувьд бол ерөөсөө нийгмийнхээ альж давхаргаас хамаарат энэ бэр гоох хуримлах гэдэг ингээд бүл бүтэн соёл байгаа тань л да. Тийм ч ер нь Европын ч нөгөө сүмдээ очиод сүү тавиал тэгэл ёсолж байгаа. Харьцангуй орны соёлтой ард түмнэр гэр бүлээр нь уулзах гэдэг ч юм уу тий. Эцэгчүүд нь уулзах. Одоо тэр хуримлах асуудлыг ярьж байгаа. Харин Монголд ч ганцаараа бэр гуйна гэдэг тийм. Яг юу гуйгаад идэм юм бэ? Айгу сонирхолтой юм байна. Яагаад монголчууд ганцаараа гуйгаад ирлээ? Харин тий. Яг хөргөн талбах дээр ч гэсэн байгаад байгаа юм л да. Энэ болохоор ураг удмын системтэй холбоотой гэж би хараад байгаа байхгүй. Монголчуудын сүсэг бишрэл гэдэг юм итгэл үнэмшлэр бол энэ нөгөө ясан тал, цусан тал гэж ярьдаг шүү дээ. Өөр газар нь бас тийм ойлголт байхгүй. Өөрөөр нөгөө хамаатан саднаа бүгдийг нь цусан төрөл гэж үзээл те. Нэг 7 үед юм эсвэл бараг тэднэрт байхгүй дээ. Ер нь цусаа хэлмээр гэдэг ойлголт байхгүй. Байжгаад одоо нэг шинжлэх ухааны гайг болоод гэдэг шиг. Одоо хүмүүс тийм ойлголтууд байна. Тэгэхээр чин монголчууд бол ерөөсөө эртнээсээ тэр 9 үе дотроо хоримлохгүй ч гэдэг юм те. Тэгээд ясан тал, цусан тал гэдэг юм ойлголттой философитой. Ясан тал нь бол 9 үе ч гэдэг юм уу 7 үеийн дараа цусан юу бол төрөл бол 9 үеийн дараа гэдэг ингээд хоорондоо суух боломжтой ч гэдэг юм тий. Ингээд юугаа тоолдог, авг нагцаа тоолдог юм юу байдаг байхгүй. Ёс соёл уламжлалт. Тэгээд энэний хамгийн гол зөрүү үсгэж байгаа юм болохоор тэр монголчуудын нийгмийн тогтолцоо гэсэн ондоо. Ураг удмын буюу хүн дээрээс урсан систем тий. Нөгөө төлч болохоор газар дээрээс урсан систем. Одоо бид нар бол нөгөө суурин соёл руу эргэжчихэд бас мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол тэгээд монголчуудын өөрөө тэр тогтолцоонд бас өөр байгаа учраас л тэр соёлдоо ингээд шингэсэн тэрэндээ хүндээ тасан цогцсон өөр системүүд бол бий болж байгаа юм л да. Газар нутаг гэдэг бол монголчууд нэг тийм амар сүртэй байгаад биш шүү дээ. Газрын төлөө бид нар чи хөвтгөө тэгэл паач хийсэн дуртай тийм. Тэг чи нөгөө гадны улс оронд чинь газар чинь өөрөө хүний өмч болдог, хашаанд орчдөг. Хүний газар руу орж болдгоо. Дураараа гэсэн ойлголт байхгүй учраас бас сэтгэлгээнийхээ талаас өөрчлөгдөж өөр болж зан үйлүүд бий болох бас нэлийн нөлөөсөн баг. Яг нөгөө монголчуудыг бас тэгж бодоод идэв л да. Нөгөө нүүдэлчин гэхээр газар нутаггүй ч гэдэг юм тий хөрөнгөсөн юу гэж. Яг өндөө бол харин ч яг ялгаагүй л харагдаад байгаа байхгүй. Өөрөөс удам дагсан бэлчээр уур дагсан мод, ус дагсан модыг ингэж юу яаж болохгүй тий. Хүндсэн үнийг ургийн ураг цэрлцгүй ч гэдэг юм ингээд бүр их цэцэд байгаа цаа зоод байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр санаа нь бол монголчууд ч гэсэн ялгаа байхгүй юм. Өөрсдөө эзэмшлэх газартай. Өөрөнгөсөн хил хязгаартай. Өөрөнгөсөн тэр хил хязгаараа хардаг, мандаг, гадны хүмүүсийг оруулахгүй гарахгүй гэдэг бас бүх соёл нь байдаг байсан байгаа байхгүй. Тэр талаараа бол яг ижилхэн байгаа. Яг тэргээр бол шууд өгөхгүй. Зүгээр улс төрийн зохион байгуулалт нийгмийн тэр нөгөө үзэл санаа тий философи тэр шашны гэдэг юм уу юуны үзэл санаа ондоо итгэл үнэмшил. Жишээлбэл нөгөө нэг ураг удам дотроо би өөр нэг ураг удмаас хүн аваад нэмж аваад байгаа хөөх тий. Тэр бол энэ цагаар ярих юм бол зүгээр ингээд Улаанбаатар хотын Баянгол дүүргээс сонгон найхан дүүргөө шилжилт хийж гинэ гэж байгаа юм шиг. Эсвэл Улаанбаатар хотоос Эрдэнэ тот руу нүүж гинэ гэж байгаа юм шиг тий. Тэгэхээр нөгөө хүмүүс чи харьяалаа сольдог шүү дээ. Яг тэрэн шиг юм нэг хүн нэг харьяалаас улсын бүртгүүлээд өөр газар руу явж байгаа юм шиг ийм ойлголт болж таардаг байна. Тэр гоох нь бол саяных дээр болохоор ингэдэг шүү дээ. Одоо жишээлбэл өөр гараад ч юм уу хүний газар руу нэвтэрч болох. Одоо манайхан ч бодоо малан дээр яадаг штэ. Манай бэлчээрлөө малаа хилээ ч юм уу гэдээ баг буудах нь олгүй юм болдог штэ. Тэр тал дээр бол тэр байгаа гэсэн. Гадны орноос ялгаатай нэгвэл бид нар тэр газраар яг ингээд явж бас болоод. Тэг их чөлөөтэй ингэдэг хэлэх гэж хэлсэн.
Ер нь бол. Тэгтээ тэр одоо орчин үед чинь бид нар ингээд бэр гуух тэр одоо ингээд зан үйлийн шин чанаар нь аваад үлдсэн. Бидэд шин чанараар нь аваад үлдсэн юм санагдаад. Одоо нэг бэр гуухта яагаад бэрийн цай маягалж өгөөд идэв. Бэр ирээд яагаад цай ягалж өгөөд идэв. Тэгээд бас гал асаагаад идэг тийм нэг юм. Тэр нь ямар очиртай. Тэгээ зарим газрууд чинь нөгөө хүүхдээ нуугаад идэг. Ингээд амар олон гуйлган гэдэг. Эдгээр нь юм нэг ямар ачаарч бүтэлтэй болоо. Манайх сая ингээд бэр манай хамаатнийгч маань бас бэр гуйлгсан. Тэнгүүд олон гуйлган ингээд хаа байсан бараа ингээс ирсэн үний чинь тэгэл 2-3 км-ийн 2-3 км-ийн адэрсэн үний чинь бас гуйлгаад байх юм чи сайн шин тэгээд яг надад бол юм жоохон санагдсан гэдэг байхгүй юу. Тэгэл нөгөө дээр үесэл монголчууд ч нөгөө ураг удны холн тий аль болох хол газраас бэрг авдаг тийм ёстой. Тэгээд юун дээр 2-3 гуйлгадаг ч үт юм уу, нуудаг ч үт юм уу, эсвэл нөгөө ирэхээр нь нөгөө тойг байдаг шүү дээ. Тойг даргалдаг ч үт юм уу тий. Ингээд ийм соёлууд байна. Эднэр бол юу гэж би хараад байгаа юм гэхээр энэ юу л үн цэнэл үүсгэж байгаа юм байна. Тэр нэгсэндээ тэр эмэгтэй дахиад гэртээ ирэхгүй ч гэж боддог байхгүй тий. Амар хоб явна. Тэгээд хинд ч өгч явуулж байгаа юм л бас танихгүй өндөө өгч явуулах гэж хэвчээ шүү дээ. Тэгэхээр дургу байгаа бол дургууг илэрхийлж байгаа юм. Зүгээр нөгөө хүмүүс нь үнэхээр тэр хүсэж байгаа юу яана бид нар бол өргөд аваад явчих чаднаа гэдэг тий. Тэр чадамжаа тэр хичээл зүтгэлээ тэр юугаал харуулж байгаа. Нэг талд нь бол ингээ хөлийн зөвшөөрөгдөж байгаа. Нөгөө талдаа бол шинжиж байгаа ийм процесс байна л гэж би хараад байгаа байхгүй зүгээр яг логикоор нь хөвөл. Тэр гал малны соёл бол угаасаа бас монголчуудыг ч нэг гал хүнстэн яриад байдаг шүү дээ тий. Монгол хүн бол ерөнхийдөө гал дээрээ суурилсан ёстой соёлтой. Тэгэхэд хятад руу гэдэг юм уу Европ руу явах юм бол болсон суурьтай байгаа байхгүй. Бүх зан үйлийн шин чанарууд нь устай холбоотой. За хүүхэд төрлөө гэж бодоход тэр хүүхдийг усаар угаад хариулдаг. За тэндээ орлоо гэж бодоход усанд гол авчиад нэг баптизм хүртээж ин дээ. За сүнс зайлууллаа гэж бодоход очиод нэг юм ариун усаар цацах байх жишээ ч гэдэг юм уу. Тэрнийхээ кино дээр урлаг зохиол уран сайхан бүх юм дээр нь сэтгэлгэн дээр ингээд суулгацсан байх. За хятадд одоо нөгөө устай холбоотой зан үйлүүд нэлээх байна. Жишээлбэл янз бүрийн одоо хятад пөө гэж бас байна л да. Бид нар бас үзмөрч бас тийм пимшүү ингэшүү тиймээр ингээд сонирхон янз бүрийн зан үйлийн шинжтэй. Тэгээ хятадд бол нөгөө юу учраас чихтэй маш их тийм юу учраас тэнцээ бол тэр усыг хорих тухай нэлээд байна. Жишээл Монголд орж ирж байгаа жишээ хамгийн наазах нь гатаан толгой шатах. Тийм шүү дээ. Тэр чинь болгоно монголчуудыг хараалаа үхвээсээ зан үйл хэлээ гэдэг. Тэр нэрээ яагаад гатаан толгой шатаад гэдэг. Яг нь ер нь энэ юутай хүмүүс бол мэдж байгаа. Тоосхны үйлдвэртэй ойрхон байдаг ч үт юм уу юм хятад хүмүүстэй эргэн тойронд нь байдаг тийм айлууд өдөөнийхэн мөндөдийнхэн бол нэлээд сайн мэддэг. Тэрүүгээр бол яад юм гэхээр гатаан толгой шатаа чинь шатаацсан газар нь бол тэгэл бороо орохгүй ерөөс. Үүл нь үүшиж байгаа л бороо орохгүй тойроо гараа авчна. Эсвэл бол нэг дүнгиж хаялсан болол бодож. Энэ нь нөгөө юунд чинь тоосхны үйлдвэрч мөл хэрэгтэй байх гэдэг шүү дээ. Тоосгоо сайхан багт нь нөгөө чиг нүүлэхгүй те ажилтан саад болохгүй гоё байгаад идэв. Яг нөгөө нутаг орныхоо хувьд аваад үзвэл малчт нь ингээд ган гаж хөлчих байгаа юм. Энэ бол нэлээд олон газар гэдэг шиг юм бас Монгол улсын нэг том асуудал болчиход байна. Тэгэхэд чинь Монгол бөө бас хятадд очихоор бас алдаг гэдэг байгаа байхгүй. Яг тэгэхээр монголчууд ч нөгөө ийм хорой гарчнд байгаа дээ шүү дээ. Монголчууд бол тэр нэг хорийг нь дуудах тий буцаад бороо оруулах зад тавих гэдэг тийм юм байдаг. Үнэд. Тэрний технологи нь хөгжсөн гэх юм уу технологиор нь ярил. Тэнгүүд эсвэргээрээ тэр хүн хятад очивол жинхэнэ нөгөө шар хөөх мөрний үе ирч гэдэг юм тий амар юм болдог. Тэгэхээр нөгөө энэ цаг орон зай газар нутаг дээр хамааралтай ийм бас онцлогуд байгаад байгаа шиг байна л да. Тэгэхээр тэрний л тийм хэлбэр юмнууд бол одоо бидний энэ бэр гоох гэдэг юм уу бидний энэ гэрлэх гэдэг юм уу бидний энэ бүх цагаан сар гэдэг энэ соёлуудаар дамжаад илрээд байна л гэсэн тийм соёлын ондоош харагдаад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Ер нь тухайн ард түмний байга газар зүй онцлог хийгээ цаг өөрөө амьсгалаа захгүй тухайн хүн нь бий болж байгаа. Түүнээ тасан зогсож байгаа. Тэрэндээ тааруулсан л ёс заншлууд үсэд байх шиг байгаа. Тэр нь өөрөө соёл болоод тэгээс бие уламжлуулаад тэгээс сэтгэлгээний хэм маяг бол ингээд ондоош яваад. Зүгээр сүүлийн жилүүдэд яг сүүлийн тэгтээ саяхны асуудал байгаа байхгүй нэг 100 жилийн л асуудал ер нь 100 жилээс ахуулаад монголчууд мэдээ болцсон бүгдийг. Одоо нөгөө устайгаа яаж арцах хэвтэй, галтайгаа яаж арцах хэвтэй, газар хороntойгоо яаж арцах хэвтэй, тэр өргөл мөргөл гэдэг нь яад юм те сүү өргөөд яах гад ч байгаа юм ингээд энэ бүх юмуд байхгүй тэр бэр гуугаад яах гад байгаа гэдэг нь
Тэгэхээр одоо яачаад тэгэхээр нэг хөрмийн ордонд ороод хоёр нөхөр нэг ингээ гал хасаалаа. Мгм. Тэгэхээр ингээд нэг тийм зан үйлийн шин чанартай нэлээднүүд байгаа тийм. Бидлэгдийн чанартай л үү. Тийм Яагаад бидлэгдийн байгаа юм бэ? тий. Тэр бол нэг бодлын би бол мухар сүсэг гэж үзэж байгаа Тийм юм. шүү. Одооныхоор ярих юм бол нэг гэрлэн дөхөө байна тий. Гэрлэн дөхөө ногоон гэрлэлээр гарна, цагаан шугамар гарна, машин яагаад гэвэл цогсно гэдэг ийм хууль байгаа байхгүй. Тэр үедээ бол тэгсэн чинь одоо болохоор зүгээр хээр өччөөд годомжинд юунд хөдөө хээр ямар ч гэрлэн дөхөөгүй замгүй машингүй газар очичоод ногоон гэрэл цагаан шугамар гарна гэж байгаа юм шиг. Ийм нөгөө ямар ч авцалтай байхгүй зүгээр юм хурс үсгийн шинжтэй. Ийм зүгээр зан үйл нь үлдчихэд ингэж харагдав. Тэгэхээр энийг хэдүүлээ ер нь бол цаашдаа судлаад ялангуяа энэ залуучууд нь бол таниад мэдээд бутаад гаргаад ирэхгүй бол энэ бол нэг бодлын юм бол нөгөө тэнэгрэл гэдэг чинь тий. Бутаад энэ ч муу харагдуулдаг байхгүй тий. Ямар ч юугаа ойлгоогүй хүмүүс чинь нэг тийм шатны хинэтийн шиг мэдрэл муутай хүмүүс шиг тий. Мунхаг мухар сүсгтэй хүмүүс шиг болчиход идэг. А уг нь бол цаанаас нь бид нэр яг шинжлэх ухаан чанарлагаас нь гэдэг шиг хараад цаанаа яг бэлэгдэлтэй жинхнээсээ юм байд юм уу? Жинхнээсээ яаж нөлөөлдөг? Энэ бүхнийг судлах юм бол хурим, бэр гуйх ёс энэ бүхэн чинь бол асар их тийм нарийн нандин аргын ч талын, бэлгийн ч талын, нийгэм улс төрийн талын ч маш их тийм агуулгуудыг агуулсан баялаг соёл байдаг байхгүй болно. Өвдгийн нөгөө таньж мэдсэн чадвар. Тэгээд бас нэг юм тохиолдол нь саяхан нэг юм жоохон юм ховжив гэх юм дээ. Тийм хүн байхгүй яа. Юу гэдсэн чинь нэг айлын охиноо, нэг айлын хүн охиноо ингээ 200 хоньны инж авсан ч гинэ. Тэгээ нөгөө хөдөөнийхэн ч амар ярьж байгаа. За 200 хоньны үнэтэй охиныг харна гэдэг ч юм уу тий. Тэгээд хүмүүсээс айгүй хоёр хавагдаж ярьж гин. За охиноо зарлаад гэж. Нөгөөх нь юу гэсэн үг юм бэ ч тэ зөв штэ өдөө болтоос гэсэн охиноо инж авалгүй яадгийн ийм их инж авсан юм чинь салахгүй байлгүй дээ ч гэх. Тэгэд инж өгдөг ёс бол байсан баг тий. Одоо бол байдгүй. Тэгэд энэний тухайс юу вэ? Ер нь үнж өгөх ёстой юм уу, ёсгүй юм уу? Яадаг юм бол Ер нь бол байх ёстой л байна та энэ бол. Яг тэр чинь бүхэл бүтэн нэг ураг удмаас хүнийг нь гуугаад авчиж байгаа. Бүхэл бүтэн хүний үн шүү дээ энэ чинь. Ямар мал авч байгаа шүү дээ тий. Малнаас илүү үнэтэй гэдэг шиг гэр орон ахуй амьдрал бүхнээс илүү үнэтэй. Бүхэл бүтэн хүнийг гууж авч байгаа. Тэгээд мэдээж өөрийнх нь өсгөж хүмүүжүүлсэн өөрийнх нь юм хамгийн хайртай нандин охин шүү дээ тий. Охиноо явуулж байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол тодорхой хэмжээний тэр инж гэдэг юм бол дээр үедээ бол байсан байх гэдэг. Ялангуяа энэ улс төрийн хүрээнд гэдэг юм уу баян затгалан гэдэг юм уу улс төрийн эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд бол зайлшгүй байсан асуудал байгаа байхгүй. Тэгээд ялангуяа заавал улс төрийн ч гэхгүй ер нь бол тухайн айл өөрөө ураг удам тийм нэр хүндтэй хүч чадалтай гэж үзэж байгаа бол заавал инж авдаг байх жишээ нь. Ямар тохиолдолд инжгүй байх юм хэрэг ерөөсөө нөгөө нэг ядуу гэдэг ч тийм төлөх боломжгүй эмэгтэйнийхэн тал нь нэр хүнд муутай айлч гэдэг юм уу тийм нэр хүнд сайтай баян жинэлэг айл рүү гэж байгаа тохиолдолч гэдэг юм. Иймэрхүү тохиолдолд л инжгүй байдаг байсан байна. Тэгэхээр дээр үедээ бол яг байсан соёл гэхдээ монголчууд бол тэгж амар хятадч гэдэг юм уу тийм ханш зоодог төрөл юм биш. Нэгсэн хятад бол яг хүний зарж байгаа юм шиг болдог байхгүй. За нөгөө нэг эмэгтэй бол ядаж нэг сая яоны үнэтэй ч гэдэг юм уу тийм ханштай тэр ханшаасаа давжиж илүү байж хин илүү ханш хэлсэн нь авдаг ийм нөгөө 8 арилжааны хэлбэртэй биш байгаа даа. Энэ бол харин зүгээр тэр нөгөө ураг удмаас нэгэнт үнэтэй зэнтэй охиныг авч байгаа юм чинь баг ингээд хүндлэлийн гэдэг юм тийм цагаа тэр өгөө авааны хуулийг тэнцвүүлж байгаа л хэлбэр харагдаад байгаа байхгүй. Надад бол бас зүг санагдчих. Хүн бас тэгэл юм 200 хонь цансууж явж авчаад арай цав юм аа гэхгүй ч юм уу. Арай үнд сэнтэй байх. Ээж авсан шүү дээ гэж боддог юм. Тэг нь үнд сэнний үед. Тэгээ одоо хоёлаа энийг ярих бол нийгэмд жинхэнэ нөтөлнө гэдэг. Ягаад тэгэхээр энэ нөгөө сэтгэлгээний хувьд 9 ондоо хүмүүс болчиход байгаа шүү дээ. Бид нар чинь бол ялангуяа одоо энэ сүүлийн үеийн судалгаанууд харуулдаг байгаа байхгүй. Эмэгтэйчүүд бол цэвэр либерал үзэлтэй. Эрэгтэйчүүд бол консерватив үзэл хамгаалаад байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс болоод жишээлбэл ингээд гэр бүлүүд докторгүй байгаа нэг шалтгаан байна. Одоо энэ гэр бүл салж байгаа асуудал хэд аяар бол амар хүнд асуудал болж таардаг байхгүй. Одоо энэ спам гэхэд чинь 95% сал магадaltaй байхгүй. Гэр бүл. Бараг суусан бод салах нь үнэн бодод байгаа юм шиг. Харин тэр ч одоо 10 гэр бүл тотмын 9.5 100 гэр бүлд 95 салж байгаа улсууд байна. За Америкийн хувьд бол нэг 45 50% мөвтэй тий. Тэгээд улс усаас шалтгаалаад өндөр байна. За Монголын хувьд бол яг сүүлийн үеийн статистик ер нь их муу байна. Яг зүгээр нэг гэрэлсэн тоо болон салж байгаа тоо эднэрээ харьцуулаад харахад бол угаасаа ингээд жил болгон гэрэлж байгаа тоо нь багасаад салж байгаа тоо нь өсөөл явж байгаа. 2010 оны байдлаар бол нэг 34% байсан юм. Тэгэхээр нэгсэндээ гэрэлж байгаа 3 гэр бүл тотмын нэг нь салж өгдөж байгаа
Тиймэрхүү статистикууд гарч байна. Тэгэхээр энд магадгүй тодорхой хэмжээнд эргээр нөлөөлөгч байна. Энэний асуудал. Гэхдээ энэ бол бас бодох асуудал. Яагаад гэвэл одоо байгаа нөгөө нийгэм маань юу вэ те? Цаг үе маань юу вэ? Дахиад энэ нөгөө бид нар чинь цагаан сар болгоноор баярхаж чинь, юуны уулзлага наадам болгоноор баярхаж чинь те. Унж байгаа, эдэлж байгаа, хэрглэж байгаа, барьж байгаа, утас зүүж байгаа, утас гэд бүх юмараа энэ баярхал мөнгөний өрсөлдөөн явагдаж байгаа ийм сэтгэлгээний доройтолтой гэдэг шиг ийм тохиолдолтой бид нар энэ талаар тавьчих юм бол энэ бас өрөөсгөл болж байгаа. Тэгэхээр ер нь бол зөв гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ ер нь бол байсан л асуудал баг тийм. Дээр үедээ бол ирээдүйд ч гэсэн магадгүй Монгол улс тодорхой хэмжээний хөл дээрээ босоод тодорхой хэмжээний өөр юм гэсэн соёлтой, өөр юм гэсэн тийм чадамжтай болоод ирэхийн цагт бол ондоо болох хаа. Тэр үед бол байж болох асуудал. Тийм ээ. За ерөнхийдөө нэг гэрэлтийн үед бол ярих тийм. Галын үед ярих юм бол угаасаа нөгөө гал үндэстэн галтайгаа харьцдаг өргөн хэмжээний соёлтой харьцдаг юм угаасаа. Тэгээ галын эзэн, галын бурхан гэдэг ойлголтууд нь одоо ч гэсэн байна. За галын тахилга гэдэг юм уу те. Жил болгоно л дунджаар нэг 1-2 жилд бол айл болгоно л нэг ламаар бөхөр юм галаа тахиулаад явж байгаа. Тэгэхээр энэ бүхний чинь бол ерөнхийдөө энэ гэрлэлт, хурим найр гэдэг тэр юмараа дамжуулаад ингээд тэр юг ингээд авч явдаг л байсан процесс байгаа байхгүй. Тийш тийм нөгөө аавынхаа галаас одоо гал авч газаа бадраалаа мадраадаг. Энэ нь болохоор бас тэгээд тэр задлаа галын бурхан гэдэг ч юм уу тийм нэг үүнтэйгээ холбогдсон зан үйлтэй байна гэсэн. Тэгж байгаа гэсэн. Ялангуяа одоо нөгөө гал манах хүн юм гэдэг шүү дээ. Нөгөө утганыгоо. Тийм. Аавынхаа галыг манжуулна гэсэн санаа байгаа байхгүй тий. Тэгэнгүүт тусдаа гарч байгаа хүмүүстүүд нь болохоор аавынхаа галаас тасалж аваад гал тасалж байгаа байхгүй тий. Энэ соёлын үед авч үзэх юм бол бас дээр үедээ ч гэсэн юм ярьдаг байсан шүү дээ. Хотог омог ингээд салралах гэдэг юм тий. Овгийн зохион байгуулалтаа байхад ингээд шинэ овг үсээ явах магадлал шүү дээ. Одоо ч гэсэн юм хэврэлтэй зүг яваад ургийн баяр маяр гэхээр эдэн мянган хүн болчдөг. Тэрийг зайлшгүй нэг шинэ ургийн овг бичээд явахгүй бол тэр чинь нөгөө хитрхи олон хүн болоод хавцсаад на мэдхий болоод гэж байгаа юм. Тэр яг энэ шиг гал юм салах үзэгдэл гэдэг юм. Галын тухай соёлын нь байгаа тань л гэсэн үг л дээ. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол бэр гуйна, хормилна гэдэг чинь нэлээд нарийн дэг жаягтай, нарийн амьдрал нөлөөтэй зүйлс байсан байх. Харин дээр үедээ бол яг хөө миний нөгөөдийн харж байгаагаар л амьдралдаа ерөөсө ганцхан л хийдэг байсан мод байхгүй. Одоо энэ галын тахилга гэж яриад идэг энэ бол цэвэр одооныхоор харахаар ер нь хормил байгаа байхгүй. Яг тэр ерөөсө ихэнх тэр юунууд нь дэгүүд нь соёлууд нь юмуд нь харахаар одоо байгаа хормин дээр хийгдээд байгаа энэ зүгээр нөгөө яг болоод үлдсэн тэр юмнууд л байгаа байхгүй харахаар нөгөө дотгоноосоо очиод юм авдаг ч үгүй юм те нөгөө галаа аавынхаа галаас аваад бадраадаг ч үгүй юм уу эсвэл өөр юу. Тэгээд энэ хормилох үеэр бид нар чинь өвөг дээдсээсээ бас хишиг мишгээ ингээд авдуулж тардаг байхгүй. Нөгөө нартаараа ч гэсэн яг тийм шүү дээ. Нөгөө нутаг нутгийн яг ёсноос шалтгаалж жоохон өөр ч гэсэн нөхрийн талууд хөвчл нөгөө гэр орноо бэлтэн те. Гэр орноо бэлтэн нэг бол баруун талаа бэлтэн ч гэдэг юм те. Тэгээ эмэгтэй тал нь зүүн талаа юм уу эсвэл гэр доторхой ингээд бэлтэн гэдэг. Ингээд соёл нь байгаа. Тэгэнгүүт ирж байгаа хамаатан садан найз нөхөд болгоно нэг Бэлгтэй. те ширээтэй ч юм уу нэг ус услагч ч гэдэг юм уу юу вэ? Аялж явахгүй тийм. Тэр тэр айлыг ингээд хөтөн болгож байгаа тийм. Яг энэ шиг өвгөд ч гэсэн бас хоёр талын ураг удам ингээд ураг байлж байгаа байхгүй тийм. Тэгэхээр хоёр талын өвөг дээдс бас хоёр талаас хов шиг юмнуудад нийлүүлдэг гэж таардаг. Тэрнийх нь зан үйл нь тэр юунууд бэлгэлүүд нь байгаад байна гэсэн үг. Гад бадраах гэдэг юм уу. Тэр өргөлөрөх гэдэг юм уу. Тэр юу яадаг батлууд гэдэг юм уу тийм. Иймэрхүү юмнууд нь бол тэр бэлэг тал нь өвөг дээдсээсээ арга тал нь тэр хоёр гэрний юмнуудыг ингээд бэлддэг. Ийм нөгөө боён шиг татдаг. Ийм процесс болж таардаг. Тэр ер нь хурим гэдэг бол уг нь бол галын тахилга байсан. Тийм байсан. Ер нь бол тэр чинь одоо бэлэг талаараа тэр өвөг дээдсүүд нь шишгээ өгч ийн арга талаараа ах トゥ нар нүвч тэр хоёр хосыг бол амьдралд нь бүх талаас нь л бэлдэж өгж байгаа хэрэг байна. Тэгж байгаа гэсэн үг. Харин одоо тэр соёл нь байхгүй болсон. Энэ хоёр талаасаа чемдантай хувцастай нийлээ болцдог байсан гэдэг тийм. Гэтэл тэгтэн социалист нийгэм үед байхгүй тийм. Нийгэм өөрөө маш тийм угаасаа тийм л байсан байхгүй. Хүний нийтээрээ хариуцдаг л систем шүү дээ чинь. Бараг ихэнх юм үнгүй юм чинь тийм. Цаанасаа нэг сургуульд орлоо чи шууд юутай дисциплинтэй байртай болчихж байгаа байхгүй тийм. Ядчил нэг өөрөө байр. Ингээд амьдралаа. За чи нэг ажилд орлоо гэж бодоход ажлаас ч алдны байр юм уу? Орон сууц гэдэг юм уу? Гэр гэдэг юм гаргаад өгч. Хувийн өмч гэж байхгүй. Тийм угаасаа хувийн өмч байхгүй юм чинь.
Тэгэхээр нэгэнд хувийн өмч гэж байхгүй юм чи ураг удамт нь өмч байхгүй юм чи тэр хурим хийлээ гэхэд босож ирдэг тэр систем байхгүй юм чи шал өөр орчин нөхцөл болж таарад байгаа байхгүй угаасаа. Тэгээд тэр чин бодолтой эрүүл мэнд нь үнэгүй болов Юм нь үнэн байгаа шүү тий. Тэгээд нэг ажилд орчлоо гэж бодоход ажлаас нь бүх хангамж нь байгаа байхгүй тий. Юуснаар яаштыг гаргаад өгчин юу хүүхд төрлөө гэж бодгоо. За тэгээд тэр өрхийн эмч нэрэд үзчихнэ. Тэр хүн зүгээр ажиллаа хийгээл амьдарч явах болох. Тэгээд түрүү нөгөө хин хөдөлмөрлж чад чинь хин ухаалаг нь хин чадамжтай нь тэрэн дэшээ гардаг систем учраас угаасаа энэ шал ондоо нөхцөл байгаа юм. А одоо гэтэл бид нөгөө капитализм гэдэг юм уу арчлал гэдэг юм уу шал өөр юм оруулж ирчээд тэр үедээ болохгүй юм. Угаасаа боломжгүй болж байгаа. Тэгэхээр бид нар тэр өмнөх магадгүй капиталист гэдэг юм уу тэр нөгөө өөр цаг үеийн байсан тэр чөлөөт нийгмийнхаа тогтолцоог одоо бас буцаага сэргээх тодорхой хэмжээнд шаардлага үүсгээд байгаа л гэсэн. Тэг ер нь тухайн үед чинь тэгээ шашин бүх юм нам төрийн заавраар явдаг. Шашин өнгөн зөвлөлтөөр нэлээд хоригдсон үе байсан учраас тэр үед тухайн ямар ч Монголын олон яс удамшлуудад бас алдагдсан шүү дээ. Одоо тэгээ тухайн цаг үеийг одоо таарцуулна гэдэг л сонио ойлголттой. Тэр тухайн цаг үеийг харж судалж авах нь сурамж авах нь одоо бидэрт хэрэгтэй юм уу? Харин тийм. Тэгээ яг нөгөө цаг үеийн ондоо хэдүүлээ тэгэхээр нэг нэгнийгээ буруутгах биш те. Хоёр талаас гэр бүл болоод нэг нь сууж байгаа бол чинь цаг үеийн нөхцөл байдал бүх юмаа сайн тооцоод гэж гэр бүл төлөвлөлтөө хийгээд хоёр талаасаа ураг удмаа яриад бас бодцдгээд ингээд явахгүй бол манай үе бол ялангуяа ерөөхдөө манай ч байх те одоо байгаа залуучуудын үе бол тэр чигээрээ нэг 10 жил 20 жил бод зүгээр юм яг золиоснд явах байхгүй те ажим ч соёл нь байхгүй өмнөх юм байхгүй нөгөө хамгаалдаг юм ч байхгүй гэр бүл болоод гарахт нь итгэдэг юм ч байхгүй яг ингээд хоёулангийн та хоёр нэг нийлээд яаж хийж байгаа учраа бол хайчдаг нөгөө хоёр нэг хэсэг үзэж байгаа тэгээд за үнэхээр байхгүй байна гэд тэгээ гэр гэрлэг явж байгаа байхгүй тий нэг талаас тэр энэ салтай холбоотой бас нэг чинь зүйл нь энэ өөрөө байгаад байна л гэж байна. Ер нь гэр бүл байх боловсрол гэр бүлийг хөтлөх боловсрол гэдэг чинь өөрөө маш нарийн нандин зүйл байгаа юм л да. Тэрний хүчинтэй өндөр гэр бүлүүд ултуудаа тогтсон чинь нөгөө одоо шил ээж нь ч юм аав нь ч юм энэ бэр гуйхаас энэний утга учир юмдүүдээ дүр хөвгтөө ингээд залдаад хувцастайгаар танд мэдүүлээд явах юм бол тэр чинь хилцэн одоо бид нар ингээ хэлийг сурахад чинь багштай сурах нэг ондоо бие даах нэг ондоо шүү. Тэрнтэй адилхан үзэгдэл юм болоо гэж би бол хувьдаа томгооч. За ерөнхийдөө цаана нэг юм юм байд юм биш өнөختөө. Тэгээд одоохондоо бол яах вэ? Тэгээд угаасаа энэ соёлыг мэдж байгаа аав ээж цөөхөн эмээ өвч цөөхөн бид нар өөрсдөө ч мэдхгүй. Тэгэхээр одоо яах вэ? Хит нөгөө нэг нөхөсөлтөнд баригдуулчихгүй шээ тэгээд хит угаасаа нэгэнт бэлэгдэл нь байхгүй бол хит нэг тийм баярхах гэдэг юм уу чамирхах үзэгдэл болохгүйгээр битайхан тэгээд нэг арга үеийг нь олоод явж лайх нь одоогийн байдлаар бол зүг баг та. Ер нь бол бэр гуйх гэдэг нь аюу чухал юм байна. Замнууд манд бэрийг гуйгаарай. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа.